Ингээд ихний мэдээ 349-р цэцэрлэгийн баг бүлгийн багшийн туслах хүүхэд зодож дарамтлагдаг байсан нь ил боллоо. За тус асуудлыг тухайн ангид хүүхэд нь явдаг багшийн туслахаар ажилладаг ээж анх олж мэдсэн байна. Хүүхэд зодсон багшийн хувьд багшлах эрхгүйн дээр энэ хичээлийн жилээс ажиллаж эхэлснээс хойш ёс зүйн асуудлаас үүдэж 3 анги сольж ажилласныг мэжээ. Эцэг эхийн гомдлын дагуу багш нартай холбоотой дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Цэцэрлэгийн камерын бичлэгт багшийн туслах хүүхдүүдийг зүгээр ойхтон цохиж, татаж, гудчин өөрөө усаасгаж хүүхдүүдээр арчуулж байгаа дүр сарагданаа. Бусад хүүхдүүдээс илүү цохиулж, зодуулж байгаа хүүхдийн ээж 349-р цэцэрлэгт мөн багшийн туслахаар ажилладаг байна. Түүний адил хүүхэд зодож байгаа багшийн хүүхэд ч мөн тус цэцэрлэгт дунд бүлэгт хамрагддаг байна. Бид нар хүүхдээ энд ажил сурах гэж авсраагүй шүү дээ. Манайд үчи өөрөө дээр бэлтгэлд туслах хөшийдэг байхгүй юу. Тэгээд хүүхдийн аймаар чирчээ орцсон. Энийг аавда намайг өстө тайван байлгахгүй гэж чирээ ороод ирсэн хүүхдийн. Тэгэнгүүт нь манайд хүүхдээ чихэр өгөө тайвшруулад буцаагаагүй явуулсан гэсэн. Тэгээд нөгөө өдөр багын цайгаар нөгөө ангийнхан цайг авахгүй явж байгаа санаандгүйгээр нөгөө камерын дээр очиод хүүхдэнд ихээр нөгөө тайван ажил хийж чадахгүй юм чинь. Тэгээд очиод камер харж исэн чи яг хүүхэд зодож байгаа нь харагдчихсэн. Тэгэл ингээл дөхөө харсан чи бүр нэг хүүхэд ингээл сандал мандлаас цогч унагаагаал яг тийм бичлэг нь явагдчихсэн камер дээр. Тэгэл шууд айгаал шууд эмчэд очиж хэлээл эмчээс тусламж гонгод эмч нөгөө нэг яг тухайн үед байсан хүнийг үүдний жижигчийг оруулаад ингээ орхисон. Тэгэхэд бол манай хүүхдийг бол хид зодож харагдчихилээ. Зүгээр буланд зурагтай ном үзээд сууж яхад нь номыг булааж авдаг, нуруу гарлуун дарваатал цогтөг. Тэр хүүхэд шууд айгаад өөр газар очиж байгаа хгүй. Тэнгүүд нь багш нь одоо баруун тишээ онгод зүүн тишээ гүйж гин, зүүн тишээ онгод баруун тишээ гүйж гин. Ерөнхийдөө багшигаа ингээл хараад яг ингэж айгүй зугцдаг байдалтай байгаа юм. Миний охин ч гэсэн хохирогчийн нэг ингээл гулсуур дээр тоглож байхад нь очиж хүчээр зулгааж тэр гулсуурын шат руу ингэж татаж авч арагшаас авч унгаах зэрэг 2 удаа тийм тохиолдол гаргасан байсан. Мөн хүүхдүүдийг ерөөсө тоглоомлоо ойртуулахгүй. Ойртгоол очингод шүүрж аваад нэг бол дагц руу зохиол, нуруу руу зохиол, нэг бол цамцнаас нь зурж арагшаа шидэх маягтай тийм юмнууд зөндөө анзаарагдсан. Мөн ерөөсө өглөөнөөс орой хүртэл ус уулахгүй. Тэ ерөөсөө ус уугаал хүүхэд очингууд л аягийн шүүрч аваад зохиол толгой тархируу. Өмнөх ангиуд дээр бас асуудал гаргасан гэж байна. Асуудал гаргаад байхад халчихгүй. Тэгэхээр энэ цэцэрлэгийн тэ одоо даргийнхын ардлын тэ хамаатан садан гэдэг нь үнэн юм шүү. Бид нар бол зөвхөн ингээд 7 өдрийн бичлэгийн 2-3 өдрийг 2-3 цагаар л ингээд нэг цөмхөн ингээд түүж үцгэд л тийм асуудал гарч байгаа байхгүй. Хүүхэд түлхэж яан сандлаас нь шууд гар дагснаас нь түлхээд нүрээр нь газар унгаач өөрөө сандал дээр нь ингээд сууж. Хүүхэд зодож байгаа багшийн туслахын тухайд тус цэцэрлэгт 3 дахь ангитай ажиллаж байгаа гэлээ. За харин бүлгийн багшийн тухайд 21 дахь жилдээ ажиллаж байгаа тул эцэгчүүд туршлагатай гэж итгэсэн боловч мөн л камер шүүхэд хүүхдүүдийг зохиж байгаа нь харагдсан байна. За харин үүнд бүлгийн багш дараах тайлбарыг өглөө. Нэгт камерын бичлэг бол үнэхээр ингээд хүрээд авахудаа ширүү хурж байгаа юм шиг харагддаг. Би бол энэ хугацаанд бол зөндөл камерын бичлэг бол чүүж яадаг, тэ ширүү даруй харагддаг. Гэхдээ би хүүхдтэй бол яг тэр ширүү харагдсан би бол эцэг ихэд хүлээж авсныг бол миний зөв гэж бол хэлэхгүй. Тэр тухайн улсуудын тухайн үеийн сэтгэл юунаас байдлаас олж тэгж хүлээж авч байгаа гэдгийг бол би ойлгосон. Хүүхдтэй бол огт ажиллахгүй байна тийм үү? Хүүхдүүдтэй бол одоо ингээд ажиллахгүй байна чи. Зөвхөн яг өнөөдөр хичээллэхэд бол яг л энэ галтгоон айгуугадаг юм дээр л баг байдаг аахгүй юу. Тэгээ би бол энэ байдлыг бол ингэж болохгүй, ийм байхгүй тий гэдгийг бол би хэлсэн. Хэлээгүйс би зөндөө хэлсэн өөрт нь. Хэрвээ ийм хүүхэд зодсон ч юм уу хүүхдэд ямар нэгэн байдлаар тий халтсан ёс зүгүүлдэл гаргасан бол би мэдээс тэр дорн л арга хэмжээ авна. Тухайн хүн зүгээр нөгөө бүлгийнхаа багштай байсан болохоор нь л нөгөө одоо энэ нөгөө олон жил ажилласан багш байхгүй бүлгийн багш нь алтан багш нь тэр багштай хэлээд за хоёлаа энэ хүнийг ямар ч байсан гэснээр хамт олондоо усгаад авъя тий ингээд та нэг сайхан энэ хүнтэй ажиллаад үзээч гэсэн үднээс л би өөрөө тийшээ солилцсон. Тэрийг л харин хүмүүс нэг жоохон холбоо хамааралтай нэг хамт олонч одоо нөгөө гэр бүлч гэдэг юм уу тий хамааралтай юм байна гэж ойлгоод байгаа юм шиг.
Хүүхдүүдэд илэрхий гэмтэл бэртэл гараагүй ч толгоо өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэлээ. За мөн хүүхдүүдийн хоолноос яс гарч ирсэн зэрэг тус цэцэрлэгт цэгцлэх шаардлагатай олон асуудал бөхшжээ. За өнөөдрийн хувьд нийслэлийн боловсролын газраас тус цэцэрлэг дээр ирж ажилласан бол хаан улдүргийн цагдаагийн хэлсэн мөн хэргийг шалгаж байна. За энэ мэд хүүхэд хохироод үлддэг бус дөрвтэй хариуцлага хүлээдэг байхад холбогдох байгууллагууд анхаарах нь чухал байна.